Тэгээ аавтайгаа ээжтэйг арих өвчтэй. Юу гэсэн үг юм бэ бас те. Энэ галын наадалт нэг хүүхэд байхад тэний голын голгонд галаараа. Өөрийгөө амиг хорсон дүндэл хэцүү үйл. Би анхандаа яг цагдаа болоод энэ хүнийг яаж юм зогсоон доо гэж боддог ус байхгүй. Гэхдээ би чинь юу л цагдаагийн тангараг өгсөн. Энэ болгоныг зогсоон. Төрийн сүлдэн тэгшин байгаасаа алтан соён бутад албан. За та бүхэн энэ өдөр ямар ирээ. Намайг оюун чимэг авахдаа оюутан Баатар гэдэг. Би сонгоо архын дүүргийн цагдаагийн нэгдүгээр үтсээ. Эргүүлийн цагдаач болооч цагдаагийн ахлах зортой юм байна. За би цагдаагийн байгууллагт 15 дахь жилдээ ажиллаж байна. Эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Ичхэн хүсэл чигтгэн хувцастай Игцагийн харуу цагаан шонхнуудын цэцгийн толгой бүхий хүч 12 хүний нийтдээ амь насыг аваад би төрөнгөний авсан юм. За онцод яруулах гадаас 3 хүүхэд авсан би бас 2021 онд. Тухайн үед дуудлага гарын дуудлага хэлсэн. Дэжүүлтэй хоёр. Тухайн айд очиход 3 хүүхэд байсан. 3 хүүхэд нь болохоор байшингийнхаа дотор бүр цааталт байсан. Тэр гад чинь баан гасж байгаа юм чи ерөөсөө тийм. За хүн орж болдгоо. Тэгээ ерөөсөө тэр чигээрээ ерөөсөө одоо цаана хүүхэд дуурайх хэвээр би өөрөө орхоос одоо завдлаг болоо шуудлаад тэр гал руу 3 хүүхэд авчихсан. Тухайд эргүүлийн цэцлэгч тэгээ анги толготой хамт хоёлоо. Ерөөсөө бид чинь хүүхэд байна гэдэг дотор энэ ерөөсөө хүн байна гэдэг юм дотор ингээд ботчих байгаа байхгүй юу? Хүн байна гэдэг юм. Наадалт нэг хүүхэд, цааталт нь 2 хүүхэд байгаа юм. Би шууд тэр тухайд асчихсан гадар шууд тахгүй тоцохгүй. Тэгсэн чинь хөө яхаа гэд наад. Та яаж байгаа юм бэ? Тэгээд цаа чи хүүхдүүд олоод байгаа юм чи би яах вэ тийм үстэй. Хүүхд олж байхад би цаашаа тэр асчихсан гадар орохгүй гэд яах юм. Тэгээд асуусан чи та бас л тийм тийш бас тийш орж идэг бас гайхтар амар өш байхаа. Тэгээд түн чинь миний араас тахгүй ороод чиж бас дахиад өөрөө дагаа тий. Цагдаагийн албаагч тийм юмнаас тэгж айж хичээдэг байсан бол тэр хүмүүс бид нар авч чадахгүй шүү дээ. Энэ галын наадалт нэг хүүхэд байхад тэний голын голгонд галаараа. Нэг хүүхэд байхад. Нөгөө хүүхдийг аваад манай офицер аваад цаашаа явахад нөгөө хүүхдүүд аваа явахад би цаашаа нөгөө офицертойгоо цуг авич тавхад буцаад офицертойгоо цуг нөгөө хүүхэд. Цаашаа. Хол хөл байхгүй. Санийх болохоор бас тухайн дуудлагын дээр авгаацсан 3 хүн байсан. Тэгэхээр дуудлагаас дуудлага өгийгээд уцсан тасаалцсан. Тэгэхээр дуудлага өгийгээд уцсан тасраад явах хугацаанд нөгөө ойр очимынхаа дэлгүүрийг хаягийг хэлсэн. Тэгээ ойр очимын дэлгүүрийн хаягийг хэлэнгүүт нь бид явчихад энэ дэлгүүрийн өвдөс хасан бүх айлууд 3-аас 4 айлуудыг баг сэрэж босгосон баг. Тэгээ босоод үзээд тэр айл биш байсан. Тэрнээс бүр нарийнхан годомжийн дунд цааталтан байсан юм байлаа. Тэг чи өглөө 5 болж хахад 4:30-аас 5-ын хооронд байсан. Тэгээд тийш ороод осон чинь хаалга онгоодгүй. Тэр байшин л. Тэгээ байшин оронгоохгүй хаалгын хүчтэй татаад онгоолгоод осон чинь 3 ухаангүй. Нэг настай гэж 50 болсон баха. Нөгөөх нь 2 хүүхэд байсан. Нэг нь 20 гаруй насны хүүхэд, нэг нь 10 насны хүүхэд байсан баг. Эргүүлийн офицер төслөж 9 хэлбэртэй байж. Нарийнхан гудамжаар цааталт очил. Манай эргүүлийн офицер бол бас сайжилсан. Эргүүлийн офицер маань бас нөгөө хүмүүсээ бид хоёулаа өргөөд агаар руу хаалганы агаар руу эхлээд өргөж яачих. Амьсгаад агуулж байгаа ш хаалганы агаар. Тэгээд агаар руу агаар амсгалуулаад тэгээд нүүрэн дээр нь хачаа тавьсан болсон. Би хэсэг нь дээгүүр нь нөгөө хөнжлөөр нь ороогоо л тэгэл үүдэн татгаж байгаа. Тухайн үед мэдээд чи нөгөө цагдаагийн байгуулах чинь байнгын сургалт зохион байгуулдаг. Сургалт зохион байгуулах болохоор бид анхан шатны тусламжийн сургалтыг байнга зохион байгуулаад өчтдөг болохоор тэр угаацсан хүнийг яаж аврах вэ, яах вэ гэх тухайд мэдчихсэн. Тэгээд ачуур ороогоод ачуураар нөгөө нүүрэн тусгаад нь тавиад нойтон болгож ороод тэгээд багаар оруулж агаар авч агаарт амьсгалуулаад тэгээд сэргээсэн. Тухайн амьсгалын жоохон дасгал хийсэн бид нар. Тэгээд эхний ээжэнд охин сэссэн. Дараад нь ээжийн сэрээд. Тэгээд шууд нөгөө охин нь болохоор бага охин нь болохоор нэг ахтад юу хийж чаддаг. Тэгээд бага охины 100 гол дээр 100 гол тэгээд 100 гол төлөөд өгч. Тэгээд сэрчээсэй гэж бодож байгаа юм чи угаасаа.
Тэсэрчээсээ аль та гэхдээ би үнийн дуудаж авч ихчээсээ тэрээр гэхэд ихэндээ зэрэггүй тэгээд нөгөө амьсгалын дасгал хийгээд дээрээс нөгөө хамарны гол цэг мөгөн дээр нөгөө дараад ингээд ухаалцсан хүнийг сэрээдэг тийм гол цэг нөгөө анхан шатны тусламжийн юмсгүүд банк ингээд үзүүл өөрөөх нь мэддэг чаддгаар үзүүлдэг. Тэгээд үзүүлээс ирээгээл явдаг. Ер нь бол манай цагдаагийн байгууллагт бол ийм хүү дуудлага бол байнга л хэлдэг. Тухайн дуудлагын цаана юу явж байгааг бид мэдэхгүй шүү дээ. Гэр бүлийн хүчилгээл гэдэг чинь даад хэлбэрээр явдаг, ил хэлбэрээр ч явдаг. Тийм учраас тухайн дуудлагыг мухалж шалгах бид нар үүрэгтэй байхгүй. Өрөн бодлого байсан ч тохиол удаж болохгүй. Нэг хүний амнаас ирж байгаа. Хоёр хүний хүн гэдэг юм чинь бүхэл юм дээр бэрхшээл тохиолдсон шүү дээ. Тийм учраас бид нар хүний амнасыг хамгаалахын тулд бүхэл арга цагдаагийн байгууллага бүхэл дайчлаг хүчээ ажиллах хэрэгтэй. Намайг анх бол манай ээж оюутан гэсэн. Өдөр хөөс оюутан. Тэгээд оюутан байж захта төрүүлээд тэр үед оюутнууд үлгэрдэж авсан гэж хэлдэг манай ээж. Тэгээд оюутан үлгэрдэж аваа. Тэгээд баахан нэр сонгосон гэсэн. Тэгээд оюутны өдөр хөөс оюутан төрүүлсэн юм уу та гэж ойлгосон төрүүлээд өдөр хөөс оюутан төрж захта. Оюутны байранд энэ мэдээ болтол оюутны байранд 4 жил оюутны байранд амьдраад тэгээд төгсөөд манай ээж руу авсан гэж. Баг тэр үед оюутны байранд төсөн болохоор оюутан Баатар гэдэг тэр нэрийг өгсөн юм байна надад. Манай ээж ангийн хүүхдүүд өгсөн гэсэн. Миний бие болохоор 10 жилээ төгсөөд цагдаагийн 05 дугаар анги одоо дотоод зүгийн 05 дугаар анги 2008 он цэрэг албаас. Тэгээд тэрэнд ороод цэрэгт явбал би цагдаагийн байгууллагт ер нь цагдаа болъё те. Хүүхдээ хасаалж би цагдаа болъё гэсэн мөрөөдөлтөй байсан. Тэгээд яг цаг цэрэгт яваад тэгээд цагдаа болъё гэсэн зорилготой байсан. Тэгээд цагдаа болсон. 7 дугаар анги лөө 6 дугаар анги лөө 7 дугаар. Тэгээд энэ цагдаа ах нарыг хараад үу яасан гоё те. Энэ яасан ч гоё. Тэр үе ах нар их л гоё байдаг. Новцсон нэг гоё санагдаад олон цагдаа их саад гоё сүүж явсан таа гэж их саад гоё байж байгаа. Тэр болгоныг би хараад бид нахтаж ихэ болно доо. Боддог л байсан. Намайг анх цагдаа болж хахад яг тухайд очиход гэр бүлийн өшигөлийн дуудлага гэсэн юм. Амар том биетэй нэг ах. Тэгээд ихнэлтэй гар болцсон байсан. Тэгээд би анхандаа яг цагдаа болоод энэ хүнийг яаж энэ хүнийг зогсоон доо гэж боддог ус байхгүй. Гэхдээ би чинь юу л дээ тийм ээ. Бас цагдаагийн тангараг өгсөн цагдаад энэ болгоныг зогсооно тийм. Энэ гэмтрийг энэ болгоныг үйлдэлүүдийг би зогсооно гэсэн зүйлээ би энэ цагдаагийн байгууллагад ажиллаж байгаа шүү дээ. Тийм учраас би за ороод анх төсөө өгсөн бол тэр ахыг би хараад хинт очиж ирсэн. Тэгээд би нэг тэр ахыг зогсоож чадсан. Тэгээд би тэр зогсоож чадсан дараас бас би цаашаа орон аваад ингэж ажил болт юм. Ингэж үнтэй бас эхэнд бас хүчээр биш. Сэтгэл зүгээр үнтэй яриад хүнийг бас ууралсан хүнийг улам дэврэх биш. Улам одоо тайвшруулж ярихтай юу болсон юм. Энэ хүмүүс хоёрын хооронд тэр хоёр ихтэй хоёрын донд юу болсыг бид нар мэдэхгүй шүү дээ. Тийм учраас очиод ярилцаад тайлбарлаа те. Тэр ууртай хүнийг уурыг намжаад гарахын тулд бас бид нар ярилцсан шүү дээ. Тэгээд бид нар ярилцаад машин дэгэндээ суулгаад тэгээд дараагийн байгууллагад өрөөж ирэх саадуулах төвд явуулж өгч байсан. Тэгээд би данх тэр үед дурмаа. Ээлжнээсээ буугаад гэртээ ажиллаж гэртээ очоод би хүүхдээ хараалцаад тэр нэг ядаж байгаа болж байгаа те. Тэр болгон батгалсан шүү дээ. Кичнээн их ядраа стресстэй ажилтаа байсан ч гэсэн эхнэр хүүхдээ хараал тэр болгон чинь хүүхд чинь гэр бүлийн над жаргал те. Одоо нэг энэ ямар ч үед дуудаг тэр үед ойлгоод юмч тусах болсон доо. Цагдаагийн байгууллагад бас ингээл
янз янзын л ер нь хүмүүс бас ажилдаг байх. Ер нь цагдаагийн аль паагч нар хавс нарын одоо амьдралын баталгаа ер нь хэр байдгийг ямар хүмүүс ер нь байна тий. За одоо тэгээд манай цагдаагийн байгууллагч одоо нэг толгомдож байгаа асуудал бол болохоор юу вэ шүү дээ. Нийгмийн баталгаа нь бол орон байр асуудал бидэрт бол толгомдож байгаа шүү дээ. Одоо цагдаагийн байгууллагт одоо энэ болдог санаагаар болдог бол тий шууд ингээд явж ороод дараад нь төлөх тийм ээ. Тийм ингээд урамшуул бидэрт одоо нэг юм байдаг бол тийм юмд бид нар бас хамрагдахыг хүсдэг шүү дээ. Хамгийн гол нь нөгөө арга гэрээ эрүүл аюулгүй байдалд арга гэрээ байлгахын тулд бид нар тэгж байж чадчихвэл бид дараагийнхаа ажлыг бас нөгөө сэтгэл санаад тайван байж ич дараагийн ажил хүндээ хурж ажиллах байхгүй. Миний эхнэр бол дасууг авах дотгомогдол. Миний эхнэр цэцэрлэгийн багш нэг л та. Цэцэрлэгийн багш хийдэг. Одоо бид бол 17 жил амьдарч байна. Ер нь бол цагдаагийн байгууллага манай байгууллага болохоор цаг нарыг давчуу штэ. Хизээ чаач яаж дуудаж болно, яаж ямар ч үед ажилдаг. Тэр ажил бол ажил, амьдрал бол амьдрал. Ажлынхаа амиг ажил дээр өгдөг. Ер орондоо өөр хүмүүс хань ажилдаа гэгээлэг уул амтгалтай орох боддог байхгүй. Хүмүүстэй янз бүрийн хүмүүстэй уулзаж уцаалж яасан бай, нөгөө хатсан бай тийм ээ. Энэ байдлага гэртээ аваачлаг бол энэ уул амтгал нөгөө гэртчим болохгүй шүү дээ. Тийм учраас миний хүүхдүүд надад бахархдаг байхгүй. Миний аав цагтаа тийм. Миний аав муу хүмүүсээс биднийг хамгаалдаг тийм ээ. Миний эхнэр ч гэсэн миний ажлаа бахархдаг байхгүй. Тэгээ сайн яваад дээ болгоомжтой яваараа. Тэгээд бид тэр өглөө ажилласаа зүг байх та. Тэгээд ажилдаа цугундаа. Хандаа бас энэ нэвшнийг ашиглаад саартай шүү те. Бүр хүүхдүүдтэй хайртай шүү. Намайг үдэмжүүлж дэмжиж тусалдаг те. Энэ цаг болгоны хойдолд миний хойдолд ариг дааж ингээд хойдохыг зохицуулж бүгдийг зохицуулж ингэж байдагт. Би энэ нэвшнийг ашиглаад ханаж бүр хүүхдүүдтэй хайртай шүү гэж хэлээ да. Нэг талбайд нэг чигсаад болоод бидний чинь нэг жоох утсан. Мөлөө утсан. Тэгээд бас л чигсаад мохсаад болоод энэ чинь нэг бараг нэг 10-аад хоног хонсон шүү. Тэнд чинь бид нэр бүх цагдаа нар хонсон шүү дээ тэнд чинь бас. Нэг ганцхан юу ах бүх цагдаа нар хонсон. Тэгээд миний хань тэндээс хоол цаа бариад бидээс хүнд байгаа шүү дээ. Хоол цаа бариад бүх нөгөө аац хоол цаа бариад бүгдийг нь бариад идж байгаа юм чи. Тэгээ яаж нээж дааж нүдхад нэмж дулаа ховцсон завчиж явж байгаа юм чи. Тэгээд их гоё л доо. Яг ингэ цаг дуу тусад дэмжиж байгаа. Арга гэрээ дэмжиж ингээд ойлгож байгаа тий. Аав ээж болгоомжлоод ажиллаад ямар ч хүмүүс тань дунд байгаа шүү дээ. Тэр юм дутчихгүй. Тэгээ болгоомжлоод ажиллаарай гэж ээж манад аав маань цагчилсан. Эхнэр маань цагчилсан. Тэр ажиллаа хийгээд нэг чигсаад байсан шүү дээ тий. Тэр үед ч одоо хэд 22 онд лөө 22 онд хата тий ажиллаа хийж ихлээр тэр донд яг нэг юу төрийн ордны яг баруун талын хаалганы гэл тийм аа. Тэр энэ юуг нь аваа ийцсэн. Нөгөө хүмүүс чинь нөгөө гаднах торыг аваа ийцсэн. Тэрний дунд зогсож байгаад би дарагтайгаа одоо тухайн үед манай шөнийн бүлийн дарга гандлага дарга болсон. Хурандаа гандлага дарга хурандаа авсан юм. Тэгээд тэр дарга манай байсан. Тэр дарга би яг өтөрний орд тэгээ би яг хажууд манай дож дэмгээд нэг ахлагч залуу. Бид гурав нааталт яг энэ нүүрэн хэсэгтэй ингээд яг зогсож байсан. Ана даргач нь урдталт байгаа шүү дээ. Зогсоод тэгээд ингээд зогсож тэр хүмүүс ингээд нэг бүр ингээд дайраад ороод очих واخхой. Тэр хаалгад. Тэгэд бид нэг тэр үед нэг дарагдж ирсэн. Миний доор. Тэс дэвгүй юм хамгийн эвгүй. Яг тэр 3-4 хүн нааталт нь хахад тэр хүмүүс чинь ингээд нүмрөөд ороод ирчихэж байсан. Эвгүй юм байна шүү дээ. Бид гурлаа дарагдж ирсэн. Хүний хөлч ингээд чэйжин дээр ороод идэв шүү дээ. Дарагдал хөлнө. Чэйжин дээр дарагдал ороод идэв. Тэгэл биднээс яг газ татаж аваад хүн дараад шүү дээ. Танаас нь ойлдоо дөнгөөл нөгөө хүмүүс чинь цааш хойшлж байгаа. Тэгээд тэр үед тэгээд хүн зогсож байгаа шүү дээ.
Тэр үед л жоохон хүнд байсан манай цагдаа. Тэгээ юу ямар аймаг хүмүүс чинь ямар аймаг дагдсан бэ гэж бодож байсан. Гэхдээ би тэрийг бол гэрийнхэндээ нэг хэлээгүй. Тэгээ би эхнэртэй л нэг хэлчихсэн. Тэгсэн чи yes та нэрээ ямар тэг дарагдаад өгсөн бол яа нэг л. Тэгэл одоо яах вэ тэгвэл миний тангар үүрэг юм чинь зогсгоос уу арга байхгүй. Яагаад гэвэл би тэгээд тангар өгсөн. манай өөрийн цагдаагийн боолд одоо миний хийж байгаа зүйл эрэгтэй хамгийн түрүүнд тулж ажилладаг байхгүй. Хамгийн түрүүнд очиж эрэгэн төрөө хоёрын гүүр болж тий. Эрэгэн төрөө хоёрын гүүр болж хамгийн түрүүнд тулж ажилладагаараа бид нар бас нэг даваа талтай юм уу да. Янз бүрийн асуудал төлөвлөлт хамгийн түрүүнд очдог тий. Хамгийн түрүүнд очиж тусалж дэмждэг тэр хүмүүсийг тий. Ажлын хугацаанд 12 хүн аварч ирсэн тий. Тэр хүмүүс чинь игээд татдаг бас. Хоёртой холбоотой байна шүү дээ. Нөгөөд орон зайг өгч байгаа юм чинь. Баяртай шүү. Баярж явдаг шүү. Миний хүүхдийг авсан баярлаа. Тэ эцэг одоо миний хүүхдээ ингээд аваад янз бүр болсон. Биднээс байхгүй үед манай эд хөрөнгийг аваад үр хүүхдийг маань аваад тэ тэгээд ингээд явсан танд их бааш баярлсан шүү. Баярлдээ шүү. Үргээд энэ холбоотой. Янз бүрийн өгсөн хүний дуудлага тэ өгсөн хүмүүсийн дуудлага янз бүрийн байдлаар амнаас нь үргэлжлсэн янз бүрийн байдлаар тийм дуудлаганд очино. Тэр дуудлаганд очих болгонд бид чинь хамгийн түрүү хэргийн газар хамгаалдаг. Тэгэл хэргийн газар хамгаалт авангуут нэг арга гэрн олох гээд байна. Арга гэрийг бид нар юу яхаас нөгөө бүрэлдэхүүн дуудаад бүлээж өгөхөөс нааш арга гэрийг оролцуулж болдгоо. Тэгэл юуг нэгтэл бүрэлдэхүүн тэгээ манай цагдаагийн бодлого бүрэлдэхүүн гэдэг байхгүй шинжээч хүнжээч тэгээд энэ бүрэлдэхүүн мөдөн байцаагч хүндэгч яа. Тэгээд эдгээр ихэдэн бид нар хэргийн газар хамгаалт аваад нэг ч хүнийг оруулахгүй байх үүрэгтэй байхгүй. Тэгээд тэр өрөг оруулахад тэгээд тэр дараад нь тэр хүмүүс эсний дараа тэр арга гэртээ оруулж тэр хүмүүс нь цаашаа уулзах арга хэмжээг авах. Бид нар хэргийн газрын хамгаалт авсан тохиолдолд нэг ч хүнийг тийшээ ямар ч объектыг нэвтрүүлэх үүрэг бид нар байхгүй. Янз бүрийн байдлаар бас өнгөрсөн хүн байгаа шүү дээ. Тэгээд нэг хүүхэд нь эхнэр нь орох гээд, хүүхэд нь орох гээд, хүүхдүүд нь орох гээд, эхнэр нь орох гээд, ах дүү нь орох гээд ингээд дайраад идэг. Тэгээд бид ч хоёулах нь. Тэгээд хоёулах нь юу байхгүй юм чи. Орохгүй гарав. Тэгсэн чинь тэр хүмүүс нь шууд ингээд дайраад. Гэхдээ яах одоо нэг тухайн өнгөрсөн юм чи одоо хүмүүсийн сэтгэл санаа ямар байгаа вэ тийм ээ. Тэрийг тайвшруулахын тулд бид нар за одоо тайвшруулж чи байж тийм ээ. Тайвшруулж одоохон битээ яа ингээд сэтгэлээ бай тайвшруулаад ингээд тайвшруулаад тэр хүмүүсийн дунд бас бид чи сэтгэл зүйд бас нөлөөлөх гээд ингээд тайвшруулахын тулд бид нар бас өөрсдөө арга хэмжээ аваа тайвшруулах гал ингээд за та ч юм байж байгаараа одоохон ингэж болдгоо юм тийм ингээд одоо бид нар цагдаа дараагийн хүнд нөлөөлөд хадин усыг оруулна тийм байж байгаараа та битээ үйл тийм ээ одоохон байж байгаараа янз бүрийн байдлаар ойлж чарлаад ингээд бидний яг нэг яг олж чадахгүй төлөвлөгөө олж чадахгүй мөч бидний л ингээд өсөж байгаа байхгүй юм янз бүрийн байдлаар ингээд дараа тэгвэл та тэр өмнөөс бид ямар чи зүгээрээ яах гэдэг юм гэхгүй шүү дээ. Ерөөсөө сэтгэл зүйн байдлаар ингээд үлдвэл сэтгэл зүгээр ингээд за ингэж болдгоо шүү те тэгж болохгүй шүү ингэ шүү тгий шүү за одоо ингэж би шүү те тэгж болохгүй юм байна та байж гараа тийм юм зөндөө тулгаж ирсэн. Өөрийгөө амиг хорсон дүндэл хэцүүд. Бусдаараа бол зарим юм дээр гайгүй. Яг өөрийнхөө амиг хорсныг тэд нар мэдэхгүй шүү дээ. Яасан юм. Тэр эдийг бид шууд энэ хүнд амиг ордоод ингэсэн байна гэж хийж болохгүй. Тэр хүмүүст. Тэр хүмүүст хэлэх хүмүүс нь тустай байхгүй. Бид нар зүгээр тэрийг харна. Цагдаагийн хуйгууныхтай туслана. Тусалж гаргаж өгнө. Дараагийн байгууллага төлөвлөж ихэд тусалж гаргаж өгөөд гаргаж өгнө. Тийм л юм үүрэг гүйцэтгэс бид нар танаа хүн чинь тэгсэн байна, ингэсэн байна. Тийм удаас ингээд өнгөрцөн байна. Эдгээр бид нар ямар ч хэрэгтэй юм байхгүй. Ягаад гэвэл бид нар хэргийн газрын хамгаалалт авсан болохоос тэр юуны дотор ороод хүний мөрдөн байх юм бол чи ажил хийх байхгүй.
Одоо сонгоо харихын дүүргийн үед те гэмт хэрэг гаралт зөрчил ер нь хэр байдаг вэ? За ер нь манай сонгоо хархан дүүргийн нутаг дэвсгэр бол хүн ам одоо бусад дүүргээс бол хүн ам ихтэй дүүрэг шүү дээ. Сонгоо хархан дүүрэг чинь. Энэ юунаас ингээл эхлүүлэл баян шүү тийм ээ. Баян шөнөөс эхлүүлээд одоо ингээд хөтлөл доошоо энэ нэгдүгээр хорооллогоосаа тий. Тэгээд ингээд 21 дахилт ингээд 22 дугаар 22-ын товчоо ингээд цаашаа батцсан. Тийм ээ. Тэгээд 35 гэдэг одоо ингээд гадаа нутгийн хэмжээ их том байхгүй. Гадаа нутгийн хэмжээ их том болохоор манай альфа хаагчлалд болохоор хөвтөмчтэй ажиллах хичээдэг. Тэгээд гэмт хэргийн зөрчлийн болохоор гэр бүлийн хүчирхийлэл Харьцуулахад ер нь бусад дүүрэгтэй харьцуулахад бол гэр бүлийн хүчирхийллийн дуудлага тийм ээ жоох их байдаг. Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага одоо ар гэрийн гэр бүлийн хүчирхийллийн дуудлага. Тэрнээс гадна бусад дүүрэгтэй харьцуулахад бол манай нэг хүн ам ихтэй болохоор гэмт хэргийн зөрчил гарахад их нөлөөлдөг. Тэгээд тэднийг бас бид нэг бууруулахын тулд бас зүтгэж ажиллаж байгаа шүү дээ. За. Гэр бүлийн хүчирхийлэл ер нь гарах үндсэн ер нь гол шалтгаан нь яг юу байгаад вэ? Энэ манай гэр бүлийн хүчирхийлэлд одоо энэ манай энэ дүүрэг энэ юу их вэ? Одоо энэ нийгэмд одоо шидэ агталт их байна. Хүмүүс их харих ууж байна те. Энэ баггүй том жижиггүй одоо эрэм мэгүүлдэг хэрэгс баг. Архинаас л хамгийн гол үйлдэлтэй байна л да. Яг нөхцөлийн хувьд бол арх хөөсөн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үүж байна. За яг үндсэн шалтгаан нь яг юу байгаад вэ? Одоо тэгэл ерөөсөө энэ ажилгүйтэл гэж шүү дээ. Хүмүүс ажил хийхгүй. Ерөөсөө одоо бэлэнчлэх сэтгэлгээ ямар ихтэй болсон одоогийн залуучуудтай. Тэгээд ерөөсөө арх уугаал гэр бүлийн маргаан өгсөх. Тийм л юм болж байна. Тэрээс архитектурлаас болоод ер нь гэр бүлийн хүчирхийлэл давмгаал байгаад шүү дээ. Миний бодлоор бол дараад нь одоо орон байрны хулгай болсон шүү дээ. Орон байрны хулгай. Хүмүүс одоо ажилгүйтэл орон байрны хулгай их. За эргээд юун дээр алдаад байна? Энэ нь бол иргэд алдаж байгаа юмудад архинаас л алдаад шүү дээ. Архиал уудгаа болчихлоо тийм үстэй. Архинаас болж хамгийн үйлдэл гаргаж байгаа шүү дээ. Архиал бүх юмыг ингээд ерөөсөө архиал бүх юмыг ингээд ерөөсөө үйлдэл болгож шүү дээ. Архиал бүгдийг ингээд яаж вэ? Турсан үед ер нь бас тухайн хүний сэтгцэд нөлөөлөл байх тий. Тэ архин сектор болох хондооны зүйл хэрэгсэн үедээ зарим хүмүүс машин барьж байна. Тийм ээ. Тэгээд гэр бүлтэй асуудал үүсгэж байна. Өөр хүүхэд одоо энэ хүүхэд гэдэг зүйл чинь хүүхдүүд ч их нөлөөлж штэ. Багаас нь. Энэ эцэг эхчүүд нойх уугаад тэгээд ерөөсө хүүхэд нь ерөөсө дагаад тийм болчиход штэ. Ерөөсө. Насан туршийн хүүхдүүд арх уух тохиолдол байна. Эцэг эхийн нөгөө биеэр үзүүлж байгаа үлгэрлэл бас чухал байна тийм. Тэгээд үзүүлж байгаа эцэг эхийн үйлдэл чухал зүгээр. Биеэр үзүүлж байгаа. Тийм юм л чухал байна да. Эхнэр нь арх ууж байна. Нөхөр нь арх ууж байна. Тэ? Тэгээ аавтайгаа ээжтэйг арх ууж штэ. Уу юу гэсэн үг юм бэ бас тэ? Тэгж арх уугаад хүүхэд нь нөгөө нэг жоохон хүүхдүүд ингээд байна. Зарим нь 4-5 дугаар ангиас эхлүүлээд өнөөс доошоо хүүхдүүд байна. Тэр хүүхдүүд нь гараа байж байгаа байхгүй. Тэгээд тэр хүүхдүүд нь хоол унд байхгүй. Тийм үед байна. Тийм хүмүүс бол хүүхдүүдийн 108 төлөөлөж гэж өгөөл бид тэгдэг байхгүй. Хүүхдүүдийн 108 төлөөлөж өгөөд арга гэрэлт нь арга хэмжээ аваад өрөөжлөх саатархайнд хөргөж өгөөд ер нь тэгж арга хэмжээ авдаг байхгүй. Ер нь би гомцлог хүүхдүүд л их санаа зовд энэ. Хүүхдүүд л их санаа. Ер нь хүүхдүүд л их хөргөж тий. Хүүхдүүд л их хөргөмөд. Хүүхдтэй бас арх ууцсан. Тэгээ хүүхд нөгөө хойдондоо чинь нөгөө хүүхдүүд чинь юу яаж болдгоо? Салгаж болдгоо. Тэгээд нөхөр нь зодцсон. Тэгээд бас хэцүү юм байна шүү дээ. Тэгэл нөхрөө нэрвжүүлэх саатах байна. Тэгээд ээж нь нөгөө 108 төлөөлөж өгөөд заримдаа өдөр нөгөө нэг манай нөгөө цагдаагийн байгууллагын юу чоглогчийг хамгаалах төв гэж байдаг байхгүй. Тэр газар авчиж өгнө. Та иргэдэд ер нь хандаж юу гэж хэлмээр вэ? Сэрэмжлүүлэх юм уу те? За энэ нь бол өөртөө хөвсөлтэй байж те. Гэр бүл өөр хүүхдтэй бас өдгөл өрөөлж үзэж хөвсөлтэй байж. Хэдүүлд хөвсөлтэй байна нэг юм. Одоо энэ нийгэм чинь 50 байна шүү дээ тийм. Тэгээд ахын сектор болох андаанаас татгалзээ. Өглөө багсгая.
Тэгээд амар тайван амьдралыг таашдаг. нэгнийх нь хүчрүүгийг дэндуудач задарч яваа нэгийг нь зөв замд хөдөлсөө би нэг цагтаа би монгол цагтаа хоногтоо хоёр игшгэлдэг сүлдэн дуутадаа явж хорвоогийн наран доороос сүдрүүргэлцэж яваа түргэний тэргнээс босдон гар өргөн царайчиж төрийн сүлдтэй малгайда унааны тэнгэрэн гатж таньныхаа